амар их сандарж ийн тэгээд бас төрүүлгээс хойш бас тэгээд доддоош нөлөө хугацаа өнгөрлөө. Тэгээд маш их хүлээлээ тэгээд амжихгүй байсараа тэгээд одоо л ичсэн. Одоо ч нэвтрүүлэг гарснаас хойш ч бараг 2 сар гаруй өнгөрч байгаа шүү дээ. Тийм болохоор яг нэг тийм анх яг сумынхан нөгөө яг хаяган дээр нь яг уулзах гал нэг амар догдлоо л нэг жоохон сандраад идсэн чинь ер нь яг нэг тиймэрхүү мэдрэмжтэй байна. Тэгээ нэг орчин солигдсон болохоос биш. Ерөнхийдөө бол айгүй нэг тийм хүлээлттэй. Угаасаа манай хүн гинэ. Бацрын чинь нөгөө нэг 3 сар гаргаад ирнэ гэд надад хэлчихсэн байхгүй. Бит хоёр нь бол холбоотой байгаа. Тэгээд хэлжсэн. Тэгээд ирнэ гэсэн яаж байгаа. Одоо ингээд 4 сар гаргаад ирж байгаа болохоор ер нь нилээх хүлээжсэн. Тэгэл айгүй догдлоо хүлээгээл тэгэл төрүүлээд ирсэн байж байна да. Тэгэл ажлаа амжуулаад тэгэл сэтгэл асгараал ирлээ шүү дээ. Бид хоёр юм нь уулзна гэж аль эвтнээс хойш шаардлага хэлсэн байсан. Тэгэл ажлаа зөвлөлөө. За сайн байна уу? Ямар гоё юм бэ? Хаш бодоо авчихсан. Сайн явж иргүү. Сайн дайдлаа шүү тэгээд одоо шүү дээ явсаар гадаг шүү дээ. 3 сар гараад ирсэн гэхээр чинь би чинь бас их юм бодлого хүлээгээл л лээ. Тийм шүү дээ. Ажил амьд одоо ш нэг юм шүү дээ. Мал дээр амар их ажилтнууд юм шүү дээ. Тэгээд амар ажилтаа болоо. Тийм шүү дээ. Анх одоо нэвтрүүлэгт орж байснаас илүү би бараг удаас амар сандарч шүү дээ. Намаагаараа сандраад байгаа. Тийм шүү. Наа тэгээд 2 сарын хугацаа өнгөрүүлээ шүү дээ. Навыг жоохон санд юм аа уу? Санлаа хүлээлээ. Навыг ирнэ гэж хэлсэн юм уу? Тэглээ шүү дээ бас. Зөөг шүү дээ худлаад тэгээд шүү дээ амар их сандлаа тэгээд шүү дээ. Уул нь одоо тэгээд ажлаа амжуулчаад би уул нь хэлсэн цагтаа уул нь шүү дээ орчин үед бодсон юм аа. Тэгсэн чинь тэгээд одоо нэг малчтай ажиллаж хэцүү шүү дээ. Тэгээд амжихгүй байсараа бидик члээ шүү дуучлаарай. Зүгээрээ. Одоо ингэ болж байгаа юм гоё л шүү дээ. Тийм шүү дээ. Би ч бас нөгөө нэг хавар болж байгааг нөгөө мал төлж байгаа гэдэг шүү дээ. Тэгээд нөгөө мягдах мал нь олё гэсэн чинь мал нь төлөөд угаасаа мягд авцсан юм тэгээд намайг ингээл орхиж байгаа юм байна даа гэж бодчих. Фермер одоо нөгөө их хэсэг одоо шүү дээ. Юун дээгүүр амир явлаа тий пэсэр их явлаа. Харин тийм ээ. Би чинь тэгээд хүмүүс бүр намайг нөгөө нэрээ солиул гээд чи ингэ намана гэдэг нэртэй оронд Бацрынгийн мягдах мал гэж нэрээ солиул байлаа тэгээд амир тэгж ер нь л яриад. Тийм шүү. Уул нь одоо яг нэг тэрэн дээр юм хэлэхэд одоо үзэгчтэй нэг юм хэлэхэд тэр уул нь битээр нэг хошин шогийн хэсэг ярьж ирсэн шүү хэлмээр байна. Нэвтрүүлгээ үзсэн чинь ер нь хэр санагдчих. Анх ингээ үзсэн чинь. Тий амар их сандарсан шүү дээ. Өвдөг юм байнгын чичрээтэй л үзсэн шүү дээ. Би бас ингээс яг ингээд орон дээр ингээс суусан чинь ингээ хөл ингээ чичирж байгаа мэдэгдэл л үү. Гэр бүлийнхэнтэй үзээрээс амар юм билээ хажууд нь ичээ санаа зовоод над дээр асгарж гинэ гэж ороод ирэнгүүтэн тэгэл яана гэж далаа гэж яжид хэцэрэж байгаа л харсан. Тийм л амар их сандарсан. Тэгээд одоо нэг нэвтрүүлэгч одоо нөгөө цагаан сарын бовдууд дээр цацгдсан шүү дээ. Тэгээд бүх одоо нөгөө ах トゥ нараараа үзээхгүй бидэд тэгээд шүү дээ маш их сандарсан. Битээр үн шүү дээ одоо байнгын өдөр болгон чааталт шүү дээ. Шүү дээ холбоотой гэсэн. Тэгээд эдний ч одоо тэгээд шүү дээ ээжтэй ч бараг л одоо уцаар ярих нь хоолгүй тий. Битээрт бол угаасаа одоо шүү дээ ярьсан ч одоо шүү дээ байгаа шүү дээ тий. Тэгээ энгийн тэгнэ гэж одоо бүр яг нэг шүү дээ амар бол тэгж яваагүй тэгээд шүү дээ бит хоёр шүү дээ одоо шүү дээ ямар ч хэсэг харьцаатай байгаа. Тэгээд хэгнийгээ бас одоо таньж мэдэх хугацаа одоо шүү дээ байх гэж бодож байгаа. Тийм. Яг нэвтрүүлэгт оролцсоноор нөгөө одоо хоёулаа анхандаа ингэ танилцж байгаа шүү дээ. Тэгээд тэр ингээд хэмжээндээ ингээд дурсамж бүтээсэн ч гэсэн цаашдаа ингээд цаг хугацаа өнгөрөх тусам ингээд нэг ингээд таньж мэдээд
одоо яг харилцаа нь яг яаж үргэлжлэх үү гэдэг маань яг тодорхой шийдэж гарч ирнэ гэж юу нэг бодож байгаа шүү дээ. Тэгэхээр шууд амар юм хурдан сэтгэл хөдлөлтөй автаад ч юм уу яг нэг тиймгүй ингээ алхамаар яг ингээ хоорондоо харьцаад гоё байх хаа л гэж бодож байна да. Үзэж байгаа улсууд бол одоо шүү дээ юу ч бодоод л дээ. Шууд ингээл очоод би баг үлдээл хоёулаа суугаалаа. Шууд одоо баг амьдрал нь эхэлчих юм шиг л одоо шүү дээ бодоод их шиг лээ. Чи бас одоо тэгэл чи бас амьдралынхаа одоо хамт амьдрал сонгох гэж байгаа юм чи бас нэлээ хугацаа шаардлагатай гэж юм шүү боддгоо. Их зөв бодолтой шүү. Тэгээ улсууд бол одоо тэгээд шууд л одоо шүү дээ амьдруулчих гэдэг. Хаа ингээд одоо шүү дээ таттай одоо ингээд уулзсан ч юм шүү дээ маш их баярлалаа. Тэгээд одоо тэгээд шүү дээ. Тэгээд шүү дээ би энд одоо итгэдэг байхгүй шүү дээ. Одоо шүү дээ уулзах хүмүүс уулздаг, очих хүмүүс очих гэдэг шүү дээ тий. Тэгээд бүх юм таарад тохироод тэгээд шүү дээ битээр одоо тэгээд шүү дээ одоо тэгээд уулзах хэвээр очих хэвээр процессын байна. Тэгээд шүү дээ уулзахгүй битээр одоо тэгээд нэг одоо мэдэхгүй одоо шүү дээ талцтай. Тэгээд л одоо тэгээд хүчтэй чинь одоо шүү дээ баярлалаа гэж байна да. Баярлалаа. Тэг миний хувьд гэх юм бол чинь угаасаа одоо яг нэвтрүүлгийн үеэрээ танилцаад хоёлаа чинь ер нь бол яг өөрсдийнхөө яг ингээд залуу насны ингээд дурсамжийнхаа хувьд л хэзээ ч юм мартагдахааргүй хамгийн гоё дурсамжийг бүтээсэн гэж бодож байгаа. Тэгээд яг тэр одоо ингээд зүйлсээс чинь ингээд хамт одоо нөгөө нэг их газрын чулуун болоод явж байгаад тэгэл цагаан сургууль муурууд дээр чинь нөгөө хоорондоо ч хоёулаа ч барилдаж мэрэлдаад баг батлагийг авсан ш. Тэгэл ерөнхийдөө трийг ингээд цаашдаа бодсон ч гэсэн ерөнхийдөө хамгийн тийм гоё дурсамжийг манайтай хамт бүтээж өгсөн. Тэгээд чамд маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. Хөдөө очихдаас надад зөндөө тусалж дэмжсэн. Тэгээд хоорондоо ингээл дараа нь ингээл хуцаа ярьсан ч гэсэн ингээл айгүй гоё өмнөх ингээл өвлөвлөлтөд турсаж яриад ер нь бол надад айгүй гоё тийм том дурсамжийг бүтээж өгсөн гэх юм уу. Тэгээд стил чиний тэр бүх зүйл чинь баярлалаа л гэж хэлээ даа. За тэгэл адилхан бүцэлж маш их баярлалаа. Таагаан зөвөрлөж байгаа гэх юм. Энэ жил наадмын барилдсан юм уу? Би ч жодоогоор явдаг гэж байгаа. Хэсэн бол бас одоо чамд шүү дээ мэдрэмж болно шүү дээ. Мэдрэмж байна. Аргуустай баха ах нартай барилдаад өгсөн юм чи. Нээж хэлж байгаа нэг багтаа амар өвшүүд гэсэн мэт. Тийм. Аавч юм нь бас одоо шүү дээ амар хэлсэн шүү дээ. Одоо хоёлаа хотод нэг барилдчих юм аа. Энд ингээд тассан тий. Шат барилдаж байлаа. Цэжин дотроо жаргаж явида цэцэг чэм хорхон чамайгаан цэжин дотроо жаргаж явида